За өглөөний мэнд цаг одоо 7 цаг 40 минут болж байна. За би хавдар судлалын үндэсний төв рүү Midcast Diary-ныхаа 2 дахь дугаар болох хавдрын бөглөх болон төлөх эмчилгээ хэрхэн хийгддэг талаар та нартай үзүүлэхээр явж байна. За ингээд эмнэлэг дээр очиод бүгдээрээ таны өглөө болвол эхэлсэн байх шиг шүү дээ хүмүүсээ үзээд. Хоёулаа өнөөдөр ямар ажилбарт орох вүлээ? Өнөөдрийнхөө бас ажиллаад байна. Өнөөдөр манайх төлөх болон бөглөх эмчилгээнд бол одоо ингээд ороод эхэлнэ. Өнөөдөр манайх хэдэн хүн байгаа вэ? 10 хүн байна. Амар олон юм шүү дээ. Тэгээд эдгээр болох ингээд төлөвлөгдсөн бос одоо хүмүүс маань ингээд хэвтээд эхэлж байгаа. Одоо хэвтээд эхэлж байгаа. За тэгээд тэр одоо бөглөх эмчилгээнээс өмнө бас энд бас тасагт байгаа улсууд дээр бас одоо шалгах эмчилгээний дараах байдлуудыг шалгаж бариад гаргах тийм ажлууд бас одоо байна. За. Тий. Тэгээл тэрний дараа л орж эхэлнэ дээ. За. Тий. Тэгвэл одоо шалгаад эхлэе тий. Тэгээд тий. За энэ хүн ямар ажилбарт болсон? Одоо хоёлаа юу шалгах гэж байгаа вэ? За энэ хүн маань болохоор өнгөрсөн 7 хоногт ингээд бүх юм шаарлаад тэгээд нэгсэндээ сөгсөн зогсонгшсан ийм байдалтай ирсэн байгаа. Тэгэхээр нөгөө нарийн гиз рүүгээ орж явах цэс маань орж явах хэвээр тэр процесс алдагдaltaй. Тэгээд тийм механик сааталтай хүн ирсэн байгаа. Одоо цэсний механик сааталтай. Тэгээд тэрийг бид нэр арилгах нөгөө цэсийг гадагшлуулах гуурс тавьсан байгаа. Одоо бол энэ гуурс маань харагдчихээн. Тэгээ одоо энийгээ бид нэр шалгаад энэ гуурсаа одоо хаах уу, хаахгүй юу, ил нааш ингээ байлгаж явах уу гэдгээ шийдээд өнөөдөр энэ хүнийг гаргах гэж байгаа. Энэ хүн өмнө хотоодны хагалгаанд орж ирсэн учраас уг нь бол ингээд улаан хоол хотоодоо дурандаад ингээд бас гуурс орол тавьж болох нь байна шүү дээ, тийм ээ. Гизээр нь дамжуулаад гэтэл энэ өмнө хотоодны хагалгаанд орсон байгаа хүн учраас дурандаж тэгж оруулж тавих боломжгүй байдаг. Зөвхөн энэ зочны замыг цэс гадагшлуулах гуурс буюу PDPD гэдэг одоо цэс гадагшлуулах гуурс тавьж ижил энэ хүний амнаас аврагдаж ингээ хорлогоо ширнэ гарнаа гэсэн үг. За одоо энийг бол ингээ хаачж байгаа гэсэн үг. Наашаага шууд цэсүүл шууд наашаа гарахгүй. Эндээс цэс үүслээ шууд гиз рүүгээ орчиж байна гэсэн үг. Тийм учраас энэ хүнийг хаагаад ингээ гарганаа. За тэгээ зөвлөгөөгөө аваад өнөөдөр гарах нь дээ. За сая хоёлаа ийшээ хоёр хүн дээр орж нэг гуурс шалгалаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс маань болохоор өнгөрсөн 7 хоногт хэвтээд, яаралтай журмаар хэвтээд цэс гадагшлуулах гуурс тавигдсан байгаа. Хоёр өвчтөн дээр хоёр янзын байрлалаар, хоёр өөр байрлалаар тавигдсан байна. Нэг нь стен тавигдсан байна, нэг нь нарийн гиз рүүгээ гуурс орол тавьсан байна. Хоёр янзын өөр янзын одоо тохиолдол шүү дээ. Тэгээд энэ хоёроо одоо сая шалгачлаа. Одоо шалгаад энэ хүмүүс маань одоо нэг гэртээ гарна. Хэрвээ одоо ингээд энэ биеийн шар буугаад энэ гуурс системт маань сайн ажиллаад ирсэн юм бол дараад нь хүмүүс маань химийн тариа хийх боломж нь бүрдээд эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр саяны хоёр өвчтөн маань одоо ингээд гэртээ гарнаа гэсэн тий. За одоо хоёлаа энэ дээр юу яах гээд байна? Өнөөдөр нөгөө бөглөх эмчилгээ та болохоор бөглөх эмчилгээ ерөнхийдөө яаж хийдгийг тэрний талаар бас харъя гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бол одоо бол эхнийхээ хүнийг одоо хэвтүүлсэн байна. Тэгээ эхлээд бид нар бол яадаг вэ гэхээр компьютер болоод бусад шинжилгээнүүдтэйгээ танилцах хэрэгтэй. Тэгээ тэндээсээ гарч иж аливаар нь юу яаж хийх вэ гэдгийг бас шийддэг юм байна. Одоо мэслийн эмчилгээ үзүүлэх нь шүү дээ. Үзүүлсэн байх нь байна. Тэгээд зөвлөгөөнөөр орсон байна. Тэгээ зөвлөгөөнөөс шийдвэр гарч байгаа. Шийдвэр гаргах гэхээр мессеж эмчилгээ хийхгүй. Одоо ангиограф буюу төрсөн хэлт мессежлуур болох тест эмчилгээ нь яаралтай хийя гэсэн ийм шийдвэр гарсан байгаа. За манай тасгийн хувьд болохоор ерөөд олон эмчтрийн багийн шийдвэрээр эмчилгээнийхээ заалтыг гаргаж явдаг байна. Тэгэхээр энэ хүн дээр бол бүр нэг яаралтай одоо бөглөх эмчилгээ хэрэгтэй хийх хэрэгтэй гэсэн ийм шийдвэр олон эмчтрийн зөвлөгөөнөөс гарсан байх нэ. За тэгээ энэ хүн дээр болохоор одоо хоёлаа за энэ дээр хоёлаа ярилцъя. Дараад нь одоо энэ нөгөө хавдрын маркерын шинжилгээ гэдэг нь шүү дээ. UK2 гэдэг энэ нь болохоор тий 29281 гэдэг өндөр гарсан байна тий. 40 ах оронд тий 0-40 ах гарч энэ үнээр өндөр гарсан байна гэсэн. Тэгэхээр энэ маань болохоор дэлгэний
харт авдар байна гэж үзэх хэрэгтэй юм байна. За одоо эндээс ингээ харахаар хоёлаа. Энд нэг цагаан байна уу? Тийм байна. Цагаан байгаас? Эдгээр ингээ цагаарсан байна уу? Тийм байна. Тэгэхээр энэ маань болохоор илгэний хавдрын гол шинж болох нь. Яагаад гэвэл артер буюу нөгөө тоцгож байц би түрүүний тоцгож шугалаа гэдэг нь шүү дээ. Яг тэрнтэй адилхан одоо тоцгож байцыг тариад зураг авдаг байна. Тэгэхээр илгэний хавдар ингээ тодорхой гараад ирдэг байна шүү дээ. Тийм артер чинь энэ ингээ тодорхой гараад ирдэг. За энэ дээр ингээ хар болчихж байгаа биз? Тийм байна. Үгүй бараан болчихж байгаа шүү дээ. Энэ нь болохоор компьютерийн шинжилгээнд дээр угаагдах шинж гэсэн үг. Угаагдах шинж гэсэн. Одоо нэгсэндээ нөгөө биш ээ нөгөө контраст маань илгэний хавдар руу ороод тэгээд гараа авчихсан. Тэрийг ингээд энэ компьютер дээр хугацаа гарган зураг авчдаг байхгүй. Тэгэхээр энд дүүрчин энд угаагдчихна. Тэгэхээр энүүгээрээ бид нэр илгэний хортой хавдар байна гэдгийг ашиг нь тавьж өгдөг байхгүй. Одоо нэг аюултай юм болохоор одоо ингээд зүлхийцсэн байгаа. Тийм биш үү? Гараад ирсэн байна гэсэн. Тэгэхээр яг хуу бид нар энийг бол одоо компьютерээр хараад бол за нэг юм байна даа гэдэг ерөнхий онш тавьж байгаа боловч яг бодит хагалгаан дээр ороод ингээд нэг харахлаа яг эдгээр маань гадагш байгаа зүлхийцсэн хавдар маань яг хүүхдийн зулаа шиг тийм зүлэх болсон. Ингээд яг хагарахад бэлэн болсон. Задрахад бэлэн болсон. Гадагш байгаа зүлхийцсэн болохоор. Тэгэхээр одоо энийг л бид нэр гол одоо энэ задрахаас нь сэргийлэх зорилгоор энийг хурдан бөглөж авах хэрэгтэй. Энэ хүү одоо хизээ ирсэн өвчтөн бэ? Энэ өнгөрсөн 7 хоногт. Оо за тэгэл өнөөдөр авах шүү. Тий одоо ингээд хурдан орж ийн тий. Тий хурдан орж дараагийн хувьд бол одоо шилбэл энэ манай дээр 12 сарын 3-нд шинжилгээнүүд өгдөөд тэгээд нөгөө зөвлөгөөнөөрөө бид нар ч оруулдаг байхгүй юу? Тий. Хин яралтай орох яах юм. Юу 12 сарын өнөөдөр чинь 15 нөө. Тэгэхээр ер нь бол 12 сарын 13-нд энэ шинжилгээнүүд нь бүрдэгдээд тэгээ зөвлөгөөнөөр орсон. 5 дахь өдөр манай зөвлөгөөнөөр ордог байхгүй юу? Тийм учраас ийм яралтай асуудал бид нар төрүүлээд ингээд татаад. Зөв. Авах ёстой. Тэгэл энэ хүн маань бол өнөө өглөө ирж хөвтөл одоо шууд орно гэсэн үг. За одоо ингээд тест буюу хавдрыг тэжээгч артерийг химийн тариатай бүглэх хэмжлэг гэдэг юм хийгдэж эхэлж байна. За тэгэхээр одоо нөгөө ингээд харахаар одоо ингээл ийм дамжуулагч ийм гуурс ийм одоо катетруудыг ашиглаж л одоо нөгөө илгэрүүгээ ордог байх нь шүү дээ. Одоо бол бид нар шууд илгэрүүгээ орох гэж байгаа гэсэн үг. За. Тэгэхээр артерийн судсаар. Ер нь бол илэг их сони хэрэгтэй. Бидний одоо тарих, уушиг, бөөр, дэлүү юу гэдэг бүх хэрэгтэйгүүд 100% артерийн цус хангамжтай. 100% артерийн цус хангамжтай буюу хүчит төрхтэй цусаар тэжээгддэг байна шүү дээ. Илэг өөрөө онцгой хэрэгтэй. За. Илэг өөрөө шүүдэг хэрэгтэй. Тэгэхээр артерийн судсаар илэг 20-30% л тэжээл авдаг. 70-80% нөгөө венийн судас байх нь шүү дээ. Хүчил дүүчгүй болсон. Тийм судсаар тэжээл авдаг. Тэгэхээр онцлог хэрэгтэй байх нь шүү дээ. За тэгэхээр одоо бид нар бол нэг удаагийн юмнууд дандаа ашигладаг. Ямар нэгэн байдлаар ариутгах байхгүй. Нүдээс огт байхгүй. Манай нэмлэгийн хувьд, манай тасгийн хувьд ерөнхийдөө ингээд бүх юм нэг удаагийн хэрэгсэл байх нь. За илэгний хавдрыг төгс эмчлэхэд хэд хэдэн арга байдаг. Тухайлах юм бол илгийг хавдартай хамт мэс заслын аргаар тайрах, за илэг шилжүүлэн суулгах, за мөн эрт өвдөө байгаа хавдрыг төлөх эмчилгээнүүдийг төгс эмчилгээний аргад тооцдог. Эдгээр эмчилгээг хийх боломжгүй тохиолдолд илэгний хавдрыг тэжээгч артерийн судсыг химийн тариатай бүглэх эмчилгээ буюу тест эмчилгээ хийх хэрхэн хийгддгийг та нарт одоо харуулъя. За одоо тест эмчилгээ буюу бүглэх эмчилгээг та нартай тайлбарлая. Эхлээд гуйны том судас болох артерийн судас руу нарийн гуурс буюу катетрийг оруулна. За энэ нь эмчийн хамгийн анхны алхам бөгөөд илг рүү хүрэх шууд замыг бий болгодог. Дараа нь катетраар дамжуулан химийн эмийг хавдрыг тэжээж буй судас руу шахна. Ингэснээр эм зөвхөн хавдарт төвлөрч бусад эрхтэнд нөлөөлдөггүй юм. Эцэст нь судсаа бүглэгч материалаар бүглэнэ. Энэ алхам нь хавдрыг тэжээж буй цусаа хангамжийг зогсоож хорт эсүүдийг өхүүлдэг. За энэ бол одоо химийн тариа байх нь шүү дээ. Зөв.
Тэгээ одоо бид нэр энэ дээр ингээд селективний очсон учраас селективний буюу нөгөө яг нэг хавдар дээр очсон учраас тийшээ айхгүй юм хийх хэрэгтэй. Айхгүй гэдэг нь юмнуудаа хангалттай хийх. Аха. За одоо энэ нөгөө бидний бас гол түүхийд одоо бүглэх имчилгээнд одоо тэр ялангуяа цулгын хэрэгтний хавдад хэрэгэлдэг. За. Тэгээ тосон уус мал байгаа. Аха за. Өөр дээрээ йод агуулсан. За тэгээд ингээд тодордог. Одоо энийг ингээд эрентгийн ингээд өгөөч нэг бол одоо тэр харж байна. Тийм бай. Тийм бай. Тэгэхээр энэ тодордог гол юм байх нь шүү дээ. За. Энэ маань болохоор одоо энэ химийн тариаг гадаргууд дээр энэ химийн тариа шиг гадаргууд одоо энэ өөрө тосгож дотор энэ тосон бөмбөлгөнүүд байгаа шүү дээ. Энэ өөрө химийн тариаг гадаргууд дээр нааж авч хавдарлуу ордог байхгүй юу. Тэгэхээр бас гадаргууд дээр хэр цэрэн наадж гин яаж одоо нөгөө бид нар ч бас энийг ахаар холиод найруулж тэр нь бас харагдчих юм шүү дээ. Наадах чи ингээд тодроод ирэхээр яг хөө тэгээ нөгөө химийн тариаг л энтэй холино гэсэн үг байхгүй. Одоо жишээлбэл энэ тариаг ингээд дангаар нь хийчихье. Хавдарлууга дангаар хийчих гэхээр энэ чинь ингээл гараа яваад цаашаа. Тэгэхээр энэ тостойгоо холиод хийхлээр наалдцтай болох юм. Тэр наалдад өдөр очиод ингээд адресийг холдуулаад хүүлээд байх юм шүү дээ. За долом тодорж байгаа зү. Тэг чи. Тэгэхээр бид нар ингээд тостойгоо энэ уус малтайгаа холиод хэмээн дээр өгөхлөөр энэ маань ингээд тогтоод ирэх гэсэн үг байхгүй. Шингэн байх юм бол тэгэл ингээд нугагдаж цаашаа яваад. Тэр яриад ирсэн нөгөө энэ гадна талын энэ нэг юм байна шүү дээ. Тийм ээ. Энэ нэг өтг чинь зүсгэсэн байгаас энэ байхгүй юу? Тийм байгаас нэгнээсээ бүр гарцсан. Тийм. Яг манай дээр өнөөдөр бас юм сонголтууд нь бол одоо ингээд бүгд бас байгаа байхгүй юу? Юун дээр хэрэглэх үү яах вэ ийх үгээ те. За одоо энэ болохоор айгүй нарийн юм гарч ирж штэ бүр дотроо шингэнтэйгээ юм. Одоо ингээд энэ дээр ийм шингэнтэй. Бас ингээд ийм бүглэгч ийм дотроо ийм тий одоо ингээд шууд суугаад шингэн дээрээ гараад өгнөөс тэгээд ийм хараа. Ийм бөмбөлгүүд байхгүй бас бүгэлдэг. Тэр хэмжээтэйгээс шалтгаалаад та бас сонголтоороо авч штэ. Бас тий. Одоо энэ дээр бид нар яаж явах вэ? Алуугаар явах уу гэдгээ. За одоо ямар харагдаж байна? Бүгдэнд нь очсон юм шүү дээ. Одоо ингээд өглөөд авсан байгаа шүү дээ. За одоо бүгдөө эмчилгээг үл ерөөдөө бол та ойлгочлоо шүү дээ. Тэглээ. За тэгэхээр бол энэ эмчилгээ ингэж хийгддэг байх нь. Саний бүглэх эмчилгээг бол бүрстэ үнэхээр тархиндаа зүрхэндээ шингэтэл сайн ойлгож авлаа. За одоо дараагийнх маань болоо. За тий дараагийнх болохоор тий энэ хүн маань болохоор 65 настай эрэгтэй хүн байна. Тэгээд бас манай мэргэжлийн эмчтрийн манай багийн ингээ зөвлөгөөнөөр орцсон. Одоо энэ гэж бол элэг шилжүүлэлт суулгах, мэс засал, эргэцэн суулгах төв, ангиографийн тасаг, хими эмчилгээний тасаг, дүр сонирхлын тасгийн эмчтрийн хамтарсан зөвлөгөөн байна. Орж байгаа гэсэн. За одоо энэ үл ингээд 12 зөвлөгөөн болоод тэгээ бүх юмнууд нэгээд эмчтрийн хамтарсан зөвлөгөөн гараад ингээд аблашн хийя гэдэг ингээд ийм шийдвэр гарчиж байгаа. Тэгээ ингээд бүх гар үсгээс орцсон. Ингэж явах хэрэгтэй байгаа нэг олон эмчтрийн хамтарсан үзлэгээр өвчтний эмчилгээний шийдвэрийг гаргана гэдэг. За тэнгууд энэ дээр нь одоо манайх ахаад юугаа хийн нөгөө шийдвэр дээрээ ахаад бид нар бас үзлэгээ давхар хийх хэрэгтэй. Одоо энэ хүн бол CT зураг аваад ирсэн байгаа тий. За тэнгууд энэ илгэний энэ 7 дугаар сегмент дээр энэ нэг харин байна. Одоо нэг миний яриадсэн нэг угаагдах шинж гэдэг чинь энэ дээр гараад ирсэн байна. Харалцсан байна. Тийм байна. За энийгээ бид нэр одоо хэмжээд үзье. Хэмжээд үзье. За нэг 3 см дотор 3 см дотор болохоор байна тий. Түлэн тий. Тий. За тэгэхээр бол ганцхан голомт байгаа. Тэгэхээр нөгөө месос тэмцэлгээ хийхгүй. Одоо түлх тэмцэлгээ хийе гэж шийдвэр гарцсан байгаа. Тэгэхээр одоо энэ их үедээ явж байгаа гэсэн үг тийм. За тэгэхээр биднэрт нэг юм бас гарч ирээд байгаа юу нь болохоор миний төсөөллөөр одоо энэ дотроос нь түлх хэмжлэгч хоёр янз байхгүй юу? За. Өндөр давтамжтай арайтай төлгөнөөр түлэх бичил төлгөнөөр түлэх гэсэн хоёр хэмжлэгийн арга байдаг. Дотор бас янзтай байх юм шүү дээ тийм. Тэгэхээр одоо энэ хүн дээрээ бид нар бас алигаа аль одоо түлх хэмжлэгээ сонгох нь зөв вэ гэдгийг бас урьдчилаад энийг хараад шийдвэр гаргадаг байхгүй. Тэгэхээр энд нэг юм
цагаан хөтөөд ийм судас яваад байна уу? За, Энэ портын судас байхгүй юу? За. Портын судас руугаа энэ ингээ наалтцсан байгаа. Ингээ хар юм чинь. Оо тийм биш. Ингээ наалтцсан байна. Аха. Мөн үү? Мөн байна. Бүр нэлээд наалтцсан тийм. За тэгэхээр энэ дээр бид нар бас сонголтоо одоо төлөв хэмжлэгийнхээ алийг хийх вэ гэдгийг. Одоо нөгөө энэ судсаа гэмтэхгүй тул гэж үзэх нэ. Тий, нэг өсөндөө энэ судсан дээр ингээд суудсан, судсан дээр наалтцсан байгаа учраас бид нар бол сая ярилцаад макровив буюу бичил дэлгөөнөөрөө төлөв хэмжлэгийг хийх зүг юм гэдгийг шийдвэр гаргачихж байгаа. RF-гаар яв ягаад RF хэмжлэгийг хийхгүй одоо нөгөө өөр хэмжлэг болох RF-гаа ягаад өндөр давтамж дэлгөөнөөр ягаад төлөхгүй вэ гэхлээр энэ нөгөө судастай наалтцсан байгаа болохоор тэр төлөх чадамжийг жоохон бууруулад байдаг байхгүй юу? Зөв. RF хэмжлэг хийхэд энэ судас гүгээд байгаа учраас цус гүгээд юм гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бичил дэлгөөн нь болохоор энэний нөгөө нэг эсгүүцэлд үл хамааралтай. За. Үл хамааралтай. Одоо нөгөө RF хэмжлэг нь болохоор ингээ оруулаад түлээд ихлэхээр судас урсаад талтар өөр автоматар зогсоод байдаг байхгүй юу? Нөгөө макровив нь болохоор шууд таны мэдрэмжээр явна гэсэн үг тийм. Мэдрэмжээр цаг хугацаагаар тийм. Тэр одоо иргэн судасных иргэн тойрных нэлгүүд нь хамруулад явж байгаа. Судас төлөхгүйгээр зөвхөн нэг хавдрын идүүдэнд төлөгдөхээр тийм учраас бид нар макровив буюу бичил дэлгөөнийхөө бичгийг сонгож байна. Өөр газар бол байхгүй. Одоо энэ л 7 дугаар сегментэд байна гэсэн. Одоо ингээд төлчихлээр энэ хүн бүрийн идэх чинь гэсэн үг. Энэ тухайн хавдар бүрийн идэх. Одоо бүгдээрээ тийшээ ороод. За. Төлөх хэмжлэгээ хий. За ингээд сая бол тэнд нэг баг ажиллаж байсан. Энд одоо дахиад бас нэг баг ажиллаж байна. Одоо совлогч байна, манай техникч байна. За тэгээд нөгөө сонгосон мишлэгийн маань арах макровив аппарат нь байна. За энэ бол сая бол тэнд судсан доторх имчилгээ хийж, судсаар явж имчилгээ хийчихсэн. Одоо энэ бол судсаар биш шууд хатгалт хийдэг имчилгээ байна шүү дээ. Судасны бус ажил гэсэн. Мис ажил гэсэн. Бас адилхан хэсгийн мэдээ алдаа. Хэсгийн мэдээ алдуултаа. За жоохон өвдөн шүү за. Нөлөө тэсэн шүү за. Энд чинь тариа хэлээ шүү за. Монгол улсад 2008 оноос RF буюу өндөр давтамжит радио долгионоор төлөх эмчилгээ нэвтэрсэн бөгөөд за 2018 оноос хавдар судлалын үндэсний төвд microwave буюу бичил долгионы аргаар хавдрыг дотроос нь төлөх эмчилгээ бол нэвтэрсэн байлээ. За ингээд RF-гаар 3 хүртэл сантиметрийн хавдрыг төлөхөд тохиромжтой бол microwave нь 3 см-аас том хавдарт ч үр дүнтэй бөгөөд за эргэн тойрондох эрүүл эдийг гэмтээхгүйгээр онцлогтой аппарат байлаа. За энэ удаа эмчнэр зөвлөлдөөд өвчтний хавдрын байрлал болон хэмжээнээс хамаарат microwave буюу бичил долгионоор төлөх эмчилгээг өвчтөндөө хийхээр болсон. За эмчилгээ нь өвчтөнд зүслэг унтуулах хэрэглэхгүйгээр зөвхөн хэсгийн мэдээ алдуулалтын дор дүрсийн хяналтаар хавдрын байрлалыг тогтоосны дараа microwave-ийн керамик бүрхүүлтэй нэг удаагийн зүг хавдрын голомтод байрлуулад 100-аас 150 градусын халуунд хавдрын хэмжээнээс 0.5-аас 1 см нэмэлтээр төлдөг. За ингээд эмчилгээний явцад суцаар өвчин амдаах тариа хийдэг тул өвчтөнд өвдөлт бага мэдрэгддэг. Ингээд ердөө 10 хүрэхгүй минутын дотор илгэний эрт үеийн хавдар бүрэн эмчлэгдэж эртнийг нь хадгалах боломжтой болж байгаа. Энэ хүн одоо янз бүрийн тусаалдах хүндрэл гарчихгүй бол тэгэл маргааш гараа явчихна. Тусаалдах ийм том зүгээр хатгах жирийн үнэгсийг хатгах балархаар байна уу? Балархаар. Тэгээд тусаалдах хэрэгслүүд бас байна. Аха. Энэ бол жишээлбэл одоо ингээд RF буюу өндөр давтамжтай долгионоор төлдөг эмчилгээний зүг байна шүү дээ. Энэ хоёр ялгаатай. За. Тэр нь металл байхгүй юу? Энэ нь керамик. Ялгаатай. Энэ нь эдийн эсэргүүцэлтэй хамааралтай явдаг, энэ үл хамааралтай явдаг. Ялгаатай. Ялангуяа илүү том судас руу нэвчсэн ч гэдэм ойрхон том хэмжээний хавдруудыг энэгээр явна. За зарим тохиолдолд бид нэр төлөх эмчилгээг үүлх эмчилгээтэй хавсарч хийдэг. Аха. За одоо манай дээр бол ялангуяа бүр 7 см, 7.5 см, 5 см хавдруудыг бүгэлжж жагаад хянжгаад ийм хоёр зүгээр зэрэг оруулаад тэгээд төлчихөж байгаа бас тохиолдол байна.
агалгаа шиг одоо тэгээ бүр нэлээд том хавжаа авдруудыг хийчихэж байгаа тэгэхээр нэгсэндээ энэ аврууд маань 200 ордог байх нь шүү дээ. Тэгээ 200 ороод зэрэг ажиллаж байгаа. Тэгэхээр том хэмжээний хавдруудыг бас бид нар хийдэг тийм тохиолдлууд бас байгаа. За ямар нэгэн тусаалмал байхгүй. За ингээд эртний хавдрыг сүлх хэмждэг юм байна. Богинохоо хугацаанд Өстэй гоё яана. Үнээр бахархмаар ээ. Одоо ингээд зүгээр байгаа шүү. Харин тийм гоё. Хаатай нэрүүлэн хийх хүсье. Тэстэ мундаг байна те. Ямар хөөрхий юм бэ? За ингээд нөгөө таны бас нөгөө бүглэх хэмжлэгээ гэж юу байдгийг, түлх хэмжлэгээ юу байдгийг энийг би бас нэг харъя үзье гэсэн юм одоо таны хүсэлтийг одоо биелүүллээ. Тэгээ одоо хоёлаа уг нь бол 2 цагийн дотор амжуулж ирсэн арай л амтсангүй тэгээд сэтгэл ямар шиг байна. Үнэхээр сайхан байна. Шууд ингээд дэлгэцэн дээр те эмч маань өөрөө хараад одоо сүүлийнх дээр бол шууд үр дүнгээ харчихж байгаа байхгүй те. Тэгэхээр дараа нь маань хэм байхгүй тэгээд энэ хүн маань ингээд шууд ингээд ирүүл болно гэж бодохоор үнэхээр сэтгэл дотор бүр уужраал явчлаа. Гэхдээ л манайхаа те мэдээлэлтэй байх юм бол айдас багасдаг. Мэдлэгтэй байх юм бол бас те өөрийгөө эрт илрүүлэхт оруулаад урдсан сэргийлэхээ сайн үзүүлээд байвал ийм болохоос одоо урдсан сэргийлээд те. За ер нь бол хорт хавдар гэдэг өвчнөр одоо өвдөж байгаа энэ тохиолдлууд бол Монгол улсад бол ерөнхийдөө буурахгүй байгаад байгаа. Гэхдээ өнөөдөр бол та сайн харлаа шүү дээ. Бид нэр хожуу үе шатанда ороод ямар хэмжлэгээ хийж ийн, эрт үе шатанда байвал ямар нэгэн бөөрнүүдээр та ингээ харчлаа. Тэгэхээр ер нь бол арт хүндэ гэж хэлэхэд эрт илрүүлэхтэй сайн хамрагдах хэрэгтэй байна. Манай энэ төрсөн хяналтад мессежлбар гэдэг энэ ангиограф, интуишн нэрлэг гэдэг энэ салбар бол Монгол улсад хөгжөөд явж байгаа. Өшөө бид нар олоолаа болох хэрэгтэй. Одоо бүх юмдгүүд болдгсон бол бүхэл юмдгүүд хийдэг болох хэрэгтэй. Одоо бол 6 аймагт ангиографи аврал зөвлөлөгдсөн байгаа. Бүгд хэмжлэгэнд бол орж байгаа. Бүгд нөгөө онлайнаар бүгдээрээ зөвлөж байна. Тэгээд энд нэг удаа эхлээд орлоо гэж бодоход дараагийн удаа хоёр дахь нь одоо Эрдэнэт юм уу өмнөгөө Уурхангаа тийм ээ ховдод байгаа улсууд байна. Хоёр дахь удаагийнхан бүлэг хэмжлэгийг бол хөдөөр нутагтаа хийлгэх бүрэн боломжтой болцсон байгаа. Тэгэхээр бид нар бол цаашдаа өшөө олуулаа энэ мэрэгчлэлтэнүүд нь олуулаа болох хэрэгтэй байна. Улам хөгжүүлэх хэрэгтэй байна. За ийм их ачаалттай энэ их ажлын голоор бас миний хүсэлтийг хүлээж авсан танд маш их баярлалаа. За. Зөндөө олон хүмүүсийг аварч ирүүл мэнд болгоорой. Ер нь бол яг ингээд ийм юм чинь эмчилгээгээ бас нэг олон түмэнд хүргэхээс илүүтэйгээр бас эхэндээ бол жоохон алдтал байдаг байлаа ш. Тэгэхээр энэ бас нэг зөв мэдээлэл хүрээсэй гэдэг үднээсээ таны саналыг бас хүлээж манайхан хүлээж авч байгаа шүү л тийм. Тэгээ өнөөдөр та бас харлаа. Энд өнөөдөр бид нэр манай тасаг бол 18 ортой үйл ажиллагаа явуулдаг. 5 эмчтэй ээлж асаргааны 5 сувлэгч, тэгээд 2 техникч, 2 яг ангиогийн нэрсэн сувлэгч гэдэг ийм бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдөр бас бидний нэг ажиллаж байгааг жоохон ч гэсэн сурвалжсан танд бас их баярлалаа. Тэгээд зөв мэдээллийг зөв газарт нь зөв түгээж яваарай гэж хүсье да. Гэлээ. За ингээ өнөөдрийн манай дугаар та нарт маань сонирхолтой байсан байх, бас маш олон мэдлэг мэдээллийг бас олж авсан байх гэж найдаж байна. За ингээд бүгдээрээ эрүүл их байгаарай. Манай дараагийн дугаар хүртэл түр баяртай.